Хөдөө аж ахуйн яамны мэдээлэлтэй холбоотой 3 асуулт байна. Нэгдүгээрт нь за энэ жил улсын хэмжээнд 1656 багт 213 мянган өрхөд 65.7 сая малаа үйлчгэнэ. За нийт газар нутгийн бэлчээрийн 46% гантай гэж байна. А гэтэл 25 онд одоо нөгөө даатгавсан 25 оны долч одоо 26 оноо юу яадаг тийм ээ үйлчлдэг тийм ээ. 23 мянган малчин өрх 3.4 сая малыг 4.1 тэрбум төгрөгөөр даатгуулсан гэж. Ер нь одоо энэ малчтыг мал сүргээ даатгуулах энэ сэтгэлгээ хандлагын өөрчлөх чиглэлээр яам юу хийж байна. Ялангуяа одоо маш хүндрэлтэй байгаа гэх тэр баян үлгийн уус ховдынхан даатгуулсан уу. Тэгэд эн чинь бас хэдийгээр хувийн өмч гэсэн бид энэ даатгалын тал дээр төрөөс баримтлах бодлого нь ер нь юу явах юм цаашдаа бас өмч хөрөнгөө даатгуулах сэтгэлгээ сурах хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь энэ чиглэлээр юу гэж байна. Хоёрт нь одоо энэ Төв аймгийг хэнтийг дуусгаад одоо дорнод руу орж байгаа энэ олон мянган адуутай энэ баячуудыг яах ёстой вэ? Адуу 5 амтай гэж ярьдаг. Үндсэндээ бэлчээрийн хамгийн их сүтгэл чинь адуун дээр явж байгаа. Тэр уйдаг хүлдгийг нь чөлөөлөөд эсвэл өндөр татвар тогтоох юм уу? Одоо дорнодын нөгөө сайхан нарийн бэлчээртэй юу чинь адууны хүлд үргэлжлээд дуусах юм биш шүү дээ. Бэлчээр хамгаалах энэ чиглэлээр юу гэдгийг түрүүнд бэлчээр хамгаалтыг уур амьсгалын өөрчлөлттэй холбоод яриад гаргадана лээ. Үүнээс гадна ч хувь хүний хандлага манай малчтын ялангуяа энэ увайгүй өрөхгүй өөрсдөө удсан энэ баячуудын сэтгэлгээ бас өөрчлөх цаг болсон баха. Тэр 100 200-д нь бол одоо болох юм гэхэд тэр мянгаар нь бэлчээ талахтаа зүгээр нэг уйдаг хүлдэг юм байхгүй бие биендээ харах гэх юм уу яадаг юм. Энэ чиглэлээр юу их юм. Гурав дахь асуудал нь за хөдөө бол яг үндэ хавртаа ноолоор нэг энэжид яхаа мах гайгүй байна. Экспорт гаргаад өөр ерс үнэтэй байхгүй шин. Нөгөө харьс шир түүхэд нөгөө цагаан арт хөтөлбөр гээл бид хүнсний хувьсгал гээл олон гой хөтөлбөр батлаад улсын хурлаас олон тэрбум их наядаар нь мөнгө тавьж өгöd байгаа. Цагаан арт дээр чинь бид нар чинь улсын төсвөөс 682.4 тэрбум төгрөг тавьж гисэн юм шүү дээ. Тэгээ нөгөө боловсруулалтын түвшин 25-аас 55% хүрнэ. Ноос боловсруулалт. Арьс шир боловсруулалтын түвшин 30-аас 50% хүрнэ гэсэн. Одоо хаа байна? Сая тойрогтой ажиллаад ирлээ амьдрал үнэхээр энд ярьж байгаас чи өөр биш шүү. Бодлогын яам яг энэ чиглэлээр яг юу хийх вэ гэдгийг маш тодорхой үр дүн юу гарсан бэ гэдгийг ярихгүй бол ингээ үлгэр яриад байхаа одоо ер нь болмоор биш шүү. Хаана. Бид энд баахан хөтөлбөр мөнгө тавиад идэг, гаргаад батлаад төсвийн тавиад идэг, үр дүн гардггүй. Тойрогтой очихоор биднийг өөдөө шахаад идэг. За нийслэлтэй холбоотой. Шахмал түвшний нөөц түгэлт чинь ер нь хэр байгаа вэ? Сая нэг энэ 10 сарын дундуур нэг жоохон цас ороод хүүтэрсэн хүмүүс түвшиндээ очрлоод харагдсан. За Ганбаатар гишүүн 1 минут. Ганбаатар гишүүн микрофон. Сая нэг хэсэг машиндаа хийх бензингүй гэртээ төлөөгүй боллоо шүү дээ. Гэр хорооллынх нь ч явахтайгаар бүгдээр тийм болсон. Тэгээ энтэй холбоотой. За өнгөрсөн хавар одоо хагас коксны ус оруулж ирнэ л гэж ярьж ирсэн. Нийслэл дээр тийм ээ. Нямбатрын дарга энд нэг мэдээлэл хийжсэн. Тэгээд тендерт нь тэр нэг сая юм харж ирсэн тэр Shanxi Coal Chemical Industry Group шалгарсан юм байна. 2200 км-ийн цаанаас ямар үнэтэй ирж байгаа над нүрсэж байна. Бид 200 км төмөр замаа тавих гэж үүлээд $70 зардаг нүрсөө өнөөдөр хэдээр авч байгаа юм. Хэдийн алдагдaltaй иргэдэд өгч байгаа юм. Ер нь яг ямар ухаанаар $70 зарсан нүрсээ бид 2200 км-ийн цаанаас аваад байгаа юм. Дараагийн асуулт нь өнөө өгдөө би нэг тэр доктор энэ хоёрын нэг бичсэн юм уншижээ. Үнэн худлааг нь би мэдэхгүй. Гэхдээ тэр бас доктор хүн ортой байлгүй. 12.9 За хөдөө аж ахуйн эсээр энэ мөнгнөөс төрөнөр хариулт ихлээд 3 номер. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За малчин өрх малаа даатгуулж байгаа асуудал улсын хэмжээнд нийтдээ нэг 23 мянган малчин өрх 3.9 4 сая толгой мал даатгалд хамруулагдсан. Үндсэндээ баян үлгийн
Говалтай, Ховд, Увс гээд Эрсэл бүхий аймагуд нийтдээ нэг сая мал даатгуулсан. За малчин өрхийн тоон нэг 3400 өрхийг даатгуулсан ийм үзүүлэлттэй байна. За малын энэтгэлжүүлсэн даатгал өөрөө бас их сайжруулах шаардлага байгаа. Засгийн газар дээр малын энэтгэлжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг гарцсан ажиллаж байгаа. За салбарын яамны хувьд энэ малын тоо толгойд албан дотор ногдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулад явж байгаа. Намрын чуулганд багтаад улсын их хурлаар өргөн барьчихна. Энэ хуулийн гол агуулга өөрчлөлт нь суур татварыг тавиад өгчөж байгаа. Малын амьд толгойл байгаа бол суур нь тэрэнд төгрөг. За дээш аймаг орон нутгийнхаа иргэдийн хурлаараа дээд хязгаарын тогтооч нь. Энэ дээр одоо ад дуу үхэр гээд тодорхой ангиллаар нь хамгийн дээд хэмжээгээр нь тогтоогод өгөх боломж нь нээлттэй байгаад. Одоо мөрдөгж байгаа хуулиар бол зарим одоо бүх эрхийн ер нь орон нутгийн иргэдийн хуралд өгсөн. Зарим бүс аймаг орон нутгууд одоо бид нар тэмээгээ өсгөх гэж байгаа гэдэг юм уу, адуугаа өсгөх гэж байгаа гэдэг юм уу, татвараас чөлөөлсөн асуудлууд бий. За гол маргаан хаана үүсдэг вэхээр тариалангийн гол бүс нутгуудад энэ татвартай холбоотой асуудлууд үүсдэг. Тэгэхээр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулаад энэ намрын чуулганда өргөн барина гэж ингэж тооцож байгаа. За малын гаралтай түүхий бүтээгдэхүүний үн цэнийг өснө нэмэгдүүлэх зорилготой цагаан алт хөтөлбөр хэрэгжээд жил хүрэхгүй хугацаа өнгөрч байна. За аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний арилжааны банкны санхүүжилтүүдэд аваад за өргөтгөл шинжилэл, тоног хөрөмшийн шинжилэл бүтээн байгуулалтын ажлуудаа эхэлсэн. За эхний үр дүнгууд бол эх жилээс гараад явах болов уу гэж ингэж тооцож байна. Зөвхөн одоо үндэсний одоо томоохон үйлдвэрүүд бас технологийн түвшин, боловсруулалтын түвшингээс хамаарат зээлүүдэд хамрагдж байгаа асуудлууд байна. За эдгээр үйлдвэрүүд маань хүчин чадлаараа ашиглалтанд ороод явах юм бол жижиг дунд үйлдвэрүүд дагаад кластер үйлдвэрлэлүүд орон нутагт хөгжиж явах бололцоо. За нийслэл 6 нэмэр хариулъя. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. За шахмал түвшний нөлц яг өнөөдрийн байдлаар сайжруулсан түвш 1800 тонн, за хагас кокс 11200 тонн, за мидлинг 69.2 тонн нүрстэй бол яг өнөөдрийн байдлаар явж байна. За цэгүүд дээр яг өнөөдрийн байдлаар 2325 тонн нүрс бол ингээд зарагдаад явж байна. За тасарсан асуудал бол нэг хоёр асуудал бол зэрэг үүсээд нүрс бол тасарсан байгаа. Нүрсний бол түгээлт дээр бол ингээд асуудлууд үүссэн байгаа. За энэ дээр нь бол юу гэх юм бол нөгөө түгээлтийн компани нийслэлээр бол тендер зарлаа. Түгээлтийн 26 компани бол тендерээр бол шалгарсан. За энэ бол юу гэх юм бол 5 толгой түвшээс борлуулалтын цэг 5 толгой түвшээс агуулах руу зөөдөг. За эдгээр 26 компаниас бол 2 компани үйл ажиллагаагаа 20%-ээс доош явуулсан байгаа. За үүнтэй холбогдуулаад бол тухайн компанитай хариуцлага тооцоод за тэгээд гэрээг бол цуцалж ажилласан байгаа. За 18 машиныг бол нийслэлийн нийтлэг үйлчилгээнээс бол автомашин техник бол гаргаад түгээлтийг бол хийгээд явж байгаа. За одоогийн байдлаар бол түгээлт хичээгдрээд явж байгаа. За хоёрт нь болохоор нөгөө хотуулаа систем рүү бол бид нар холбосон байгаа. Сайн картыг бол холбоод дээрэс нь хотуулаа систем маань болохоор дан систем, Монголиа хас руу хорсон байгаа. Тэгээд энэ холболтын явцсан дээр нийтдээ нөгөө 280 гаруй мянган карт бол бүртгэгдээд гараад ирсэн. Тэгэхэд түл ширгэлэгчдэр бол 172 мянган айл өр хэрэгэлдэг. Тэгсэн мөртлөө 282 мянга гаруй карт ашиглалтад яваад байдаг. Тэгэхээр энэ картны зэгцэлтийн ажлыг бол хийгээд за энэ 7 хоногт бол бид нар хийгээд бол дуусна гэж төлөвлөгөөтэй ажиллаа явж байна. За энэ дундаас бол ингээд нийтдээ 7200 гаруй нас усан иргэн одоо хүртэл карт. За Ганбаатар гишүүдэд орлоо. Юу? 2200 км-ийн цаанаас түлхээс ямар За гүйцэж хариулъя 6 нэмэр 5 нэмэр 2200 км-ийн цаанаас одоо ингээд төлж зөөж байгаа юм шиг наашаа. Сайн байна уу? Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. 5 толгой түвш компани эдийн засаг төлөлт дэлгэцийн дарга Ариун Заяа.
Бид 7 дугаар сард нийлдээ тендер шалгаруулалт зохион байгуулад бүгд найрамдах Хятад ард улсын Шанси мужийн Шимүү хотод байрлах үйлдвэр шалгарсан байгаа. За аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулад тээвэрлэлтийг бол 9 дугаар сараас эхлээд бид зохион байгуулад ажиллаад явж байгаа. За ингээд бол 2200 километрийн цаанаас биш 1500 орчим километрийн цаанаас би тээвэрлэлтийг хийж байгаа. За гадаад тээвэртэй эрээг хүртэлх үн маань тоон тутам 738,500 төгрөг байгаа. За үүн дээр нэмэгдээд дотоод тээвэр, за компани дээр ирээд савлах зардал, тээвэрлэх түгээх зардалтайгаа нийлээд ойролцоогоор 1,100,000 орчим төгрөг байгаа. За иргэдэд борлуулж байгаа үнийн хувьд гэх юм бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 5 нэмэр гүйцэж ярилээ. За 9 дугаар сарын 9-ний өдөр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо дээр хагасгаа гэсэн шахмал түвшний үнийг тоон тутамд нь 200,000 төгрөг буюу нэг шуудагийн 5,000 төгрөгөөр тогтоосон байгаа. За үүний дагуу иргэдэд бол нийлүүлээд ажиллаж байгаа. За чанарын хувьд гэх юм бол Хятад ард улсын ахуйн хэрэглээний шахмал түвшний стандартад нийцсэн шахмал түвш байгаа. Чанарын хувьд бол бидний экспортод гаргаж байгаа $70 үнэтэй нүүрснээс бол өөр